байцгаана уу? Scout блогийн 3 дугаар дугаар эхлэх гэж байна. Энэ удаагийн дугаарыг би хөтлж явуулахар болсон байгаа. За ингээд энэ удаагийн блогт маань бол Монголын зүүн хэсэгт байдаг Хэнтид орон Сүхбаатар аймагуудаар Scout-ын баг аялж Scout-ын сургалт болон үйл ажиллагаануудыг зохион байгуулнаа. За тэгээд одоо би хамт явах багийнхныгаа хүлээгээд гэрийнхээ гадаа сууж байна. Zange doktor ist, sehr gut, aber heißt gut, das. Nur jetzt. Danke, sehr gut, danke. Hallo, Baba. Baba, Baba. Ich glaube, das ist da. Das kann man nicht gut tun. Auf der Direktor бид нэг чичнаа автомобиль мөрлнөө. Баярлаа. Тайван. Оо тайван дөө. Аялал хэр болж байна? Гоё нөө. Үзээгөө газараараа яваа. Яг юу нөө? Яг ирж үзээгөө болохоор тэгээд сонирхолтой санагдчихсан. Арай ондоо газар тий. Арай ондоо агаартай ч юм уу. Утаа нь бол тань санагдчихсан. Утаа нь бол тань шүү дээ. Ялч болоо бодсон. Гүг гэдэг дандаа боддог яаж зэрэг. Өхөөргөө арай жижигрээсэн юм шиг. За нэмэх Scout дороод хэдэн жил болж байгаа? Би Scout-д орж ирээ 6 жил болж байгаа. 16 онд хамгийн анхаан дургийн мацаалаар орчихсон. Тэгээд төд бодлого анхны жимбрээ маань болохоор 17 онд FPR сайхласоо. Оролцожсэн хамгийн гоё арга хэмжээ чи юу байсан бэ? Оролцожсэн хамгийн гоё арга хэмжээ гэх юм бол наас нь хөндлөн босгоч нэг гэж юм бэ. Миний хамгийн анхны бол хамгийн том Монголын төстэй. Монголд анх удаа болсон. Тэр жимбрийг дурсахаар юу одоо хамгийн түрүүнд санаанд чинь буудаг вэ? Ямар зүйлүүд? Тэгээ солонгосчууд ерөөсөө шууд унтаж өгдөг өстэй л тэ. Яг орой унтах гал ингээл би бол хамгийн орой нь унтдаг байхгүй. Яг ингээ унтах гал ингээ хөвтөнгөд гадаа ингээ баахан нөхдөд майхнаа тагаад дуулаад зогсоод. Тэгээ өглөө уул хамгийн эрт би сэрэл хүүхдүүдээс сэрэлгээд юм уу аль эдийнэ ингээс ирцэн гадар холихоо явж идэг. Одоо энэ бичлэгийг чинь YouTube дээр тавихаар солонгосчууд үзэн шүү дээ. Тэд нар танд хэлэх үг байна. Жохон унтчихэл тагууч байна. Ууж би зэс сэтгэлээс ууж. Унтуулаад өгөөч. Scout-ийн мөрөөдөл байдгүй. Scout-тай холбоотой ямар нэгэн мөрөөдөл. Scout-тай мөрөөдөл. Тэрийг нэг бодож үзэж байгаагүй. Гэхдээ юм байт. Бүгдээ яг тийм нэг юу л болохоор бодчихсон. Яг эргэн тойрныхоо байдаг хүмүүстэйгээ би амар их чадамжтай болмоо. Тэгэх нэг практикийн мангасуудтай онлайн мангасуудтай болмоор санагддаг. Баярлалаа.
хоолны газар ороод голдуу юу ямар хоол иддэг вэ? Хуурга. Юутай? Хоёрдугаар бол. Төчөө. Чад үлдсэн амьдралынхаа туршид яг 3 төрлийн хоол идэж амьдрна гэвэл ямар 3 хоолыг нэрлэх вэ? Цөөн будаа дург багтай. Хоолны газар болохоор ямар хоол идэх дуртай вэ? За тий хэвчэн одоо юм. Хуурай. Ер нь харж байгаа л ханд юм. Дандаа ер нь өөр хоолнууд идэх дуртай. Тэр одоо тэр газрынх нь одоо онцлогтод таарсан ч юм уу эсвэл брэнд болсон нэг тийм юм асууж байгаа танаа хамгийн гоё хоол чи юу вэ гэж байгаа л асуугаал идэх дуртай да. Тэгэл энэ тийм өөр өөр л хоол шүү дээ. Чи үлдсэн амьдралдаа яг 3 төрлийн хоол идэж амьдрна гэвэл юу идэх вэ? Нэг нь явжсан мисо шүлээ байна. Тэгээд нөгөөх нь болохоор шинэ ногооны салаад ч юм уу цезар салаад маягийн тийм ногоо амар олон төрлийн нарийн ногоотой кранбери интертэй тийм ногоон салаад иднэ. Тэгээд нэг нь болохоор амар хүнд нэг нь юу вэ? Матадах хам гэдэг нэ. Билонги. Хоолны газар ороод голдуу ямар хоол захиалдаг вэ? Голдуу ерөнхийдөө хоёрдугаар болцоо хэлдэг. Яг саяны бямбагаас асуусан шиг 3 хоол идэж амьдр гэвэл ямар 3 хоол? Эхний ээлжинд бол багтаа. Угаасаа уххэд юу хоёрдугаар хоол идэж чадахгүйгээс багтаа идэх. Ядаж бодлоо хүлгээ явчих шүү дээ бантаа. За нөгөөх нь болохоор бодоотой ороо. Нөгөөх нь юу вэ? Нэг хошуртай хааш. Боисгүй юу вэ? Ванштай цай ч юм уу. За энэ 3 нь. 자, 나오지 않아. 이쪽 어디 흩어야 노. 이거 뒤에 나오지. 커스터시. 이내리 버터 담아 붙이고 있습니다. 이제 저 어쨌든 나가 이렇게 나가서 가야 돼. 가장 때문에 좀 하이를 다시 잡고 나서 근데 저거 제가 저거 되게 나도 나할 때 하나. 나도 하나. 근데 그거 아까 또 하고 보는데 지금 왜 뭘 못 할까? 내가 저거 어떻게 아, 또 이거 좀 봐요. 이내리 또 다시 좀 가자. 여기 할 거라도 또. 한쪽으로. 나는 이제 여기 소리 할게. 그래서 내가 참 있어. даргаг зочд буудалд амжилттай ирж баярлалаа. Замд жоохон цас ороод цасан шуургатай байлаа. За бид нар ингээд өрөөдөө ороод ингэж баярлаад байж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж ирв. Танаа тооны нэвтрүүлгээс явж байна. За. Хонж удаа шүү дээ. Асуудалгүй. За сайн явж ирв. Сайн явж ирлээ. Жон цасан шуургатай байлаа. Зам бол тэр янз бүр байлаа шүү. Өөрөө таалагдчихна уу? Юу, 3 хортой өрөөнд хаана унтах вэ л бодоод үзсэн. За ингээд манай Бямбадаар 3 хортой өрөөнд ганцаараа унтах ч юм аа наа. За сайн байна уу? За сайн байна уу? Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Улаанбаатараас ирсэн залуучууд мөн үү? Муу. Айн скватри мөн үү? Манай аймгийн хамгийн лаг буудалд буучлаа. Энэ нэг шинэ Монголын шинэ баячууд ирлээ сөгд мөгд гэдсэн мөн үү? Мөн. Сөгд. Одоо уснаа ингээс харъя. Одоо уснаа ингээ харъя. Наас би дотроос нүшүү болгосон. Ингээ харъя. Яаж харыг инэ? Танаас ч яасан. Өтөс нэргэлдүүлээ тус. Таймер тийм байхгүй. Шууд энэ камера дээр усан дор харъя марыг гинөө. Амир. Сая.
Нэртэй нас би төрсөн мөртөө юм үзээгүй юм уу? Юм үзээгүй. Сонсохгүй байх тий. Сонсож байна уу? Сонсохгүй байна шүү дээ. Анх удаа манай найз юм. Анх удаа манай найз юм 0-той цонхтой. Цонхтой дүүш харж байгаа. Мааны нэзний ийм шимшүүрэн давсан байдаг юм шүү дээ. Хонсон, орсон байдаг юм. Манай нэг найз надтай их адилхан найз. За өөрөө таалагдж байна уу Тэмка? Оо амар гал. Чи ямар ч гоё бодлоо. Юу шиг юм бэ? Гадаад дотор явахтаа хүртэл ийм бодолд орж үзээгүй юм шүү дээ. Би ч гадаг шат татдаг шивж дотроо байсан юм ч удаа. За ингээд удахгүй 2 цагийн дараа Squadron Scout-уудад зориулсан сургалт хийх гэж байгаа. Тэгээд сургалтын дээр ирээд харалтъя. За ингээд бид баруун уртад эхний үйл ажиллагаа хийх гэж байна. Одоо ингээд Squadron аймгийн Scout-уудад оройны бүлгийн цуглаан хийх гэж байна. Юу гэхээр Темка 2 өнөөдрийн бүлгийн цуглааныг зохион байгуулж байгаа. За өнөөдрийн бүлгийн цуглаанд та хоёр юу заах гэж байгаа вэ? Бүлгийн цуглаанаар бүлгийн цуглаан цаанд. Тим ворк хийчихэл орно. Тэнгуут хичээл аа. Тоглоомын аргаар хүмүүсийг хөгжүүлнэ. За орцгоё. За ингээд өнөөдрийн бүлгийн цуглаан жаахан шаргал театрын номын сангийн заалд явагдах юм байна. Манай Бямба Светик гэх юм. За сайн бацхан уу. Сайхан намайг цааж гинэ. За ингээд Скотландын скаутын гишүүн хүмүүсийн цуглаж байгаа юм байна. Тэр сайн бацхан уу. Тэгэхээр энэ намрын байдлаар Squadron аймаг яг албан ёсны 40 скаут шинээр хийсэн байгаа. Энэ 40 өнөөдөр ирээд бүлгийн цуглаан хийх юм байна. Яг татвараа төлөөд скаутын гишүүн гэсэн 40 хүүхэд. Барьж эхэллээ. За сайн байна уу? Сайхан номлож байна уу? Squadron аймгийн скаутын холбооны дарга Нандин цэцэг багштайгаа уулзлаа. Тэгээ наашаа гоодлоо тойрч байгаа. Тэгээ юу байна? Ажил сайн уу? Хөвлөлтгүй тойр одоо. Цаасаа байна. Том байна тий. Тэгээд жахаа хөлтэй. Squadron аймгийн скаутын холбооны энэ намар 40 хүүхэд шинээр нийслэлт авч татвараа төлөөд 40 гишүүн нэмсэн байгаа. Тэгээ одоо өнөөдөр энэ 40 гишүүн бүлгийн цуглаан орох гэж ирсэн байна. Орох үед л манай Темка нэмхээ хоёр бүлгийн цуглаан орох гэж байна. Тэгээд өнөөдөр та бүхэн бүлгийн чид орно. Тийм юм байна. Сайн байна. Нөө нэг байдаг. Зарим нь мэддэг хүмүүстэй скаут зарим нь скаутын танилцуулга За тэгвэл би хэвдээ хэлээ. Бүлгийн чид гэдэг скаутын одоо энэ сахараа бүгд дагаад бас Авдээ тавьсан. Авдээ тавьсан. Бүртөөдөө санчиг өөр хинийг нэ. За. Айно санчиг санчиг. Нэг гэж чад. Нэг гэж. Хамаагүй. Тэр дуртай хүмүүс дээр. За дахиад юм жишээ хараад нөө тасалбар. Хөөс хэлж шүү.
зүүн тийш хараад. За дараагийн асуулт. Хэрвээ та мөнгнөөс өөр ямар нэгэн эд зүйлийг шүү заяа. Эд зүйлийг 1 сая ширхгийг авах боломж олдвол та юу авах байсан бэ? Яагаад? Аа, баг ч юм уу эсвэл 11 сар төрсөн хийх гэх юм те. Чи тэгвэл танаас нэг хүн ирэх болох уу? Би энэ хүмүүнд хэлчих. Тэгээ нэг хүн чи заавлын да. бодно ш. Би байж. За одоо скаутинг гишүүн болоод хэдэн жил болж байна? Би 13 жил болж. Хамгийн анх ямар үйл ажиллагаанд оролцсон? Хамгийн анх Сүхбаатар аймагт ирж сургалтанд суугаа. Тэгээд Скаутинг бүлгийн багш бах аймгийн скаутын холбооны дарга бах хоёр одоо ямар ялгаатай санагдсан бэ? гарын алах шиг зүйлтэй нэ. Нэг бодлын бүлгийн багш бах хамгийн одоо гоё мэдрэмжийг авдаг. Тухайн аймаг дүүргийг удирдах явна гэдэг бол маш том үүрэг хариуцлага гэдгийг сайн нөгөө айгүй олон хүүхэд хариуцаа явсан. Тэгээд багш нар тэгээд айгүй олон эрсдлийг ингээд дам туулгын айгүй тийм тухайн хүний одоо төсвөр хатаж маш их шаарддаг. Тэгээд ингээд нөгөө ганцаараа бүх зүйлд ингээд оролцох нэг өөр, тэгээд багаар хамтрах зүйл нэг өөр гэдгийг маш сайн ойлгож байна. Тэгээд цаашдаа одоо энэ олон багш нараас энэ дотор баг болоод үлдэх бас үлдэн байхаар гэж бодож байна. Тийм учраас энэ бүхэл хоёр сургуулийн одоо 100 гаруй багшийг ингээд 2 өдрийн турш сургалтанд хамгаалж Хоёр. Нэг. Забараа төсвөр. За. Хоп. За энэ За энэ зүйл бид тооцсон. Сайттай юунесаа харагсан. За дахиад скаут юу гэдэг талаар зарим найз мэдгүй, зарим нь илүү юм сонирхолтой юмнуудыг мэдмээр байж магадгүй гэж бодоод гоё чөлөөтэй ярилцлагын нэг хэсэг хугацааг өнгөрүүлэх гэж бодсон байхгүй. Тэгэхээр хоёулаа гоё ярилцээ. Тэгээд одоо эмхэ опшн байна, темп опшн байна. Тэгэхээр дуртай зүйлээ асууж болно. Тэгээд гоё хоорондоо ярилцээ. Бас зарим нэг найз нь ч юм уу те ингээд үйл ажиллагаанд зөндөө оролцож исэн ч юм уу туршлагатай байгаа. Босод үйл ажиллагаанд оролцож үзээгүй шинээр бүлэгт ингээд хэсэг скаут болж байгаа найзуудтай ч өөрийнхөө туршлагаа надад хэлээ. За тэгэхээр чиний бодлоор нэг үгээр скаутыг илэрхийлэх бол юу гэдэг үгээр илэрхийлэх? Скаут бол хайр. Хайр юм. хайр юм. Ер нь л байгаа шүү дээ. Хайр тийм. хайр юм. Адил. Сонирхолтой. хайр юм аа. Гоё. Хөвчтэй. Төгс. Цэргийн маягийн. Nice. Ариавчгүй. Мом ад зөвхтэй. хайр юм. Cool таа. Миний хувьд бол ламинд витамин. Скаут бол би юм. Надад нь бол скаут нь туршлага. За миний хувьд бол ерөнхийдөө бид бүгд Баярлалаа. ивэд авах чадвар.
хэлтэй ярьж байна. илүү нийтж болох. Нийтж болж би тааж сурах. Илтийн найрсаа харьцах. Дэжлүүдээ харьцах. Өөрийнхөө Хоёр мад нэмэгтэй болох. Миний хувьд скаут нэгдээд тэгээд ингээд харилцаанаас харилцаа үүсдэг штэ тэгээд ингээд жишээлбэл одоо ингээд яг юу гэж хэлэх вэ байна. Би юм уу? Тэр нийгмийн үрээд тэлэх боломж бол найз нөхдөд илүү олон болох тий. Гош тийм. За миний хувьд бол бүгдээрээ ингээд хамтаараа хамгийн хүчрэхэг баймаар гэдэг. Яахгүй тий. Бүгдээрээ яг ингээд хатгсан ашиг хамт хийх юм бол хийдэг. Үгүй гэх юм бол үгүй, тийм гэх юм бол тийм тий. Баярлалаа. Скаут яаж орж ирсэн? 11 настай да үндэсний 2 дугаар Жембрид оролцож байсан. Кап байсан. Тэгэл одоо 20 жил болсон. За Скаутыг та ингээд яа скаутыг та нэг үгээр хэлэхэд юу гэж хэлэх вэ? Скаут бол үрд мөнх юм гэж илэрхийлмээр. Уучлаарай 2 үг болчлаа. Тэгтээ мөнх Мөнгө болчихсон. за өөр. Яагаад скаутаар явуулсан бэ? Би аягүй сахилахгүй хөлт байсан. Сахилахгүй ч яг жоохон буруу зөв юм зөндөө хийдэг. Тэгээд манай ээж намайг скаутд оруулсан. Тэгээд бусад хүмүүсийн одоо юу гэдэг бусад хүмүүс донд нийгэм донд гэх юм уу те би зөв авч явдаг хүн болоосаа гэж манай ээж хүссэн баг. Одоо хүртэл тэрийг хичээдэг. Анх скаутад ороод гэж хэдэн үйл ажиллагаа нийт Одоо яг хөө жил манайх нэг жил би дунджаар нэг 10 орчим гэхээр 20 жил гэхээр одоо 200 орчим үйл ажиллагаа юм уу? Үйл ажиллагааг нийлүүлэх юм л дээ. Анх орж явахдаа та яг ямар хөө гэж бодчихсон скаутыг? Хувцс нэг таалагдсан. Майхан тоног маш их таалагдсан. Тэг би гэртээ хүртэл ингээд гэрийнхээ том өрөөнд майхнаа бариад дотор нь унтдаг байсан. Скаутын бусд үед өвлөх юм уу те. Тэгээд одоо гэр дотроо майхнаа бариад унтахаар ч гэсэн юм цуслан дээр байгаа юм шиг санагддаг байсан. За баярлалаа. Надад нэг юм асуугаа. Сар бүрийн 20-нд ирж манай скаутуудын ном уншдаг өдөртөг байна. Тэгээ бас заримдаа хэрвээ нэг цуглах шаардлагатай үед энэ танхимыг ашиглах тийм баг хэмжээний одоо гэрээ хийж ажиллаж байгаа. Тэгээд бас нийтийн номын сангийнхаа одоо хамт олонд баярлалаа гэж хэлье. Тэгээд манай энэ сургуулиудаас бас Тэнийг яриа өгчөөч хөөе. Нэс зогсчээ. Маска авчихгүй. Ясэ. Яг юм бэ. Скаутд юу нь хамгийн гоё өдөр вэ? Нэр гоё тэгэл ер нь тэгэл олон найзуудтай болно, өөрийгөө илүү үзүүлж чадна. Чи Монголын бүх скаутуудад хандаж хэлэх үг байна уу? Та нар гоё шүү. Бүгдээрээ гоё. За баярлалаа. Хоёулаа өндөр шүү. Яг нарийн. Мэдгүй. Баярлалаа сарангай. Маргааш уулзцгаа. Баярлалаа. Өрөөндөө уулзъя. Баярлалаа. За ингээд
Орой унтлагын цаг ихэлсэн байна. Гэтэл унтах арай болоогүй л баг шүү. Ой гэж байгаа. Хичээл хийх шүү. Юуны маргааш хичээлээ юу? Тэгээ маргааш хичээлээ бэлдэж хэлчихсэн юм байна. Тэгээд бас амраал оршоол байж Тэ байна. бас хичээлээ бэлдэж байгаа. Хичээлээ дээр хат хийж байгаа. Тэгээд одоохондоо бол яг сайн. Тартаа кино гарцсан болохоор яхаа. Маргааш өглөө шүү дээ. Сургалттай байгаа. A few moments later. 우리 쇼딩 짙게 신행 우예 가슴 땡길 신행 우예 세니 안사신행 우러 보험 단다신 Юм ба. Амар. Ах гоё л байна л та. Үлдцтэй юм. Тэгээ үлдцтэй л юм байна. Нүдэн ширс үндүн дургуулах тэр идэж чадахгүй. Темка дунд өгчихгүй. Темптэй. Видеод. Устаар бол гоё байна. Эвэрхэн багтаа. Одоо Темкагийн ирэх өглөөний цаг би уух юм. Өнгийн гинжгүй. Тэр өнгийн бүтэн шарчаа гэх. Гүц болгоо шарчаа амараа шүү. Танк нэрийн бензин идэггүй. Би ногооныг дандаа идэх. Аим гэж хат. Хийч мэхгүй. Ингээд бид урчин нэлээ орой болсон байна. Нэгэн газар иж хонсон. Одоо өглөөний цай уух гээд манай Бямба дарга маань өглөөний цай бэлдэж байна. Манай багц сайн уу маа. Манай Бямба сайн уу маа. Ол энэ газраас бидэнд өглөөний цай өгсөн л дөө. Гэхдээ яг цадхааргүй арайтай байхаар нэмээд манай Бямба цай өгч байна. Тэр нь хаалж утсан манай Бямба л цай идэгдээ. Баярлалаа Бямба. Зүгээр харин бос ирлэг шиг цайгаа ууцсан. Баярлж явдаг шүү. Бямбахт 냄새. 자, 그래서 아무나 양말 가져왔겠습니다. 그래서 아무나 가서 아무나 땅에 심어서 그치. 아무나 가서 심어서 어떤 말이 집에. 안 걷다 스쿼트하는 거야. 연락서 이제 갖다 사라 된 거지. 스쿼트 하는 거 하세요. 자, 아이스카레 갖다 하면 돈 자식 아홉 줄 둘이 빼도 장. 그냥 빼게 하죠. 또 아싸라. 이하나 가죠. 혼자 막 지를 털 하면 되죠. 우리가 와야 되지. 내가 청소할 때 참을 딱 따라는 거지. 내가 쇼카 한 스푼 우리 차 빠르지. 이렇게 또 가서 무슨 내가 같이 얘기가 지시다. 자, 멤버. 자. 저렇게 좀 스카우트가 하는 거야. 좀 잘해주고. 그래서 내가 알아도 무슨 나올 것도 있대. 이렇게 할 수도 있어. 야, 가서 줄게. 이렇게 가야 돼. 이거 맛있어. 내가 알아도 제대로 없을 때 일대를 스포츠를 다 잡았으면 그냥 더 나아서 계속 이거 로스팅 있어. 이렇게 가야 돼. 내 시간에 막 이런다는 거 좋게. 나중에 잡지 않을 때 이거 로스팅 있어. 이렇게 가야 돼. 내가 알아도 있어.
явсан. За ингээд манай аяллаа баг Дорнод аймагт хүрэлцэн ирлээ. Дорнод аймгийн төв Чабалсан хот. Ингээд халах голын дайны дайчдын дурсгалын хөшөөний хажуугаар өнгөрж байна. Дорнод аймгийн Чабалсан хот бол ер нь Монголын хамгийн том хотуудын нэг. Зөв бүсийн тулгуур төв гэж яригддаг. Уртаашаа 20 гаруй км урт үргэлжилсэн маш том, маш үзэсгэлэнтэй түүхийн дурсгалт олон хөшөө дурсгал олон зүйлүүдийг агуулсан сайхан хот байгаа. За ингээд Хинтээ аймгаас өдөр гараад оройдоо багтаад хүрээд ирлээ. Нар жаргаагүй. Одоо гигээтэй сайхан байна. За ингээд манай Бямба дарга маань буудлынхаа өрөөг авах гээд орж байна. Хэрлэн зочд буудал Дорнод аймгийн. Тачууд скауттаар хэдэн жил болж байгаа? 23 жил. Хамгийн оролцожсэн хамгийн гоё арга хэмжээ ч одоо ямар арга хэмжээ байсан бэ скаутын? Хамгийн оролцожсэн үү? 2 модон тэмдэгтийн сургалт бол дагшин л үе байна. Дурсамжтай. Хамгийн дурсамжтай арга хэмжээ шүү дээ. Тэрнийхээ талаар та нэг жоох яриад өгөөч төхөө. Тэр үеийн дурсамжууд нөгөө юу цадаа тойрлогээ даалгараад авдсан шүү дээ. Батцамбрын ахмадтай сайн үешаа юм бүтээгээд хамгийн сүүлд нь уулар яваад өөрөө том тоогоо өгч авдаг үе. Тэгээ бодогшийн нэг чанга нэг шаардлагын дагуу хэр очиж альва үйл явдлаа хэрэгжүүлэхгүй гэдэг юм хөгжиж исэн үе маань мартдээ. Эшээ ерөнхийлөгчтэй цуг явж исэн үе байхгүй. Тэр л хамгийн дурсамжтай байдаг. Тэгээд хамгийн сүүлд нам болоод ой модон дээр бодогш маань модонд их хаалт хийжсэн гэж. Миний дурсамжтай байдаг да. Скаут болоод та ер нь юу хамгийн сайн сурж авсан бэ? Скаут тоснос хамгийн өөртөө зарчимч цаг баримтлах зарчим маш их сайн гэж. Аливаа юм гэж хийж сурах юм л чанар гэж сурсан да. Хаач авсан цаг баримтлахыг миний скаутын сурсан гол үйл ажиллагаа гэж байна. Яа шаардлагатай үйл ажиллагаа цаг түмний цагт нь ийм зарчим сурсан дэс скаут болоод. Маш их юм сурсан скаут болсон. За одоо скаутын үйл ажиллагаа ч юм уу ер нь скаутаас танд хамгийн их тусалсан хамгийн их сэтгэл үлдээсэн ямар хүн байдаг вэ? Бодогчтойгоо л ажиллах үйл л да. Энэ бодогчтой скаут хөгжин зөвлөлтөнд гэсэн хамт ажиллаад тэгэн баруун гарнуулаад хайж цог ажиллаж тэр багшаас маш их юм сурч авсан ялгаатай. Та нэг багшигаа яг өөрийнхөө нэг дурсаач төхөө одоо нэг багш дурсуулж яг л тэр цагаанад ажиллаж ирсэн дурсамж мартагдаггүй. Өглөө 5 цагт орсон шөнө 12 цагт яг юмыг хийдэг зарчимч. Тэгээ дөргөө та явбал бодоо штин юм гэж ойлаа дурсамж мартагдаггүй юм да. Та хамгийн түрүүнд багшийг дурсахаар юу бодогддог вэ танд? Юмыг цагт нь хийх яс үед дурсах зарчим л ингээ аливаа юмыг яг цагт нь хийх цаг хугацаанд юмыг багтаах төлөвлөгөөний хийх тэр зарчим надад санаа шилдэг гардаггүй. Та одоо ингээд Дорнод аймгаас ч юм уу шинээр скаутд илсэж байгаа хүүхдүүд болон багш нарт яг өөрөө юу гэж хэлмээр байна? Шинэ хүмүүстэй зориулж хэлэх үг байна. Скаут батн гэдэг бол нэр төрийн хэрэг. Тийм учраас скаут илсэн ор цаашдаа скаут гэж явж ивэл скаутта тууштай байгаасаа гэж байна. За баярлалаа багш. За ингээд Дорнод аймгаас гараад Улаанбаатар хотод явах замд хас ороод үйл болсон байна. Бид нар уулын зуунаас гарч ирсэн. Тэгсэн чинь өглөө хүрээд ирлээ гэж. Ямар маш халтгаатай байгаа учраас маш удаан явж байна. Гэтэ явж ирсэн шөнөдөө багтаад Улаанбаатар хотод очиж ухаан найдаж байна. За одоо ингээд чиний наадмын цаг өнгөрөөд Улаанбаатар хотод явж байна. Замд бол машинууд маш ихээр суусан байна. Зам ер нь бас нэлээд чанга байна. Бид хэд бол явцаачлаа. Сайн жоо сайн шээ байна. Гэтэ хайх мэдээж найдаж байна. Харин удаан гоорлоо.